За сайн байцгаана уу? Та бүхэнд орой минь хүргэе. Бидний уламжлалт болгон зохион явуулдаг гадаад дахь монгол хэлний багш нарт зориулсан мэрэгжил арга зүйн цуврал сургалт 3-ын маань өнөөдөр 32 дахь сэдэв байгаа. Тийм ээ. 32 дахь сэдэв сонсголын хичээл бэлтгэх нь. За, Сэрүүн Тунгалаг багш өнөөдрийн хичээлийг удирдах явуулнаа. Сайн байцгаана уу? За Сайн өнөөдрийн байна уу? сайн. Миний дүрс харагч байна уу? Та Байна уу? юмаа шийрлэгөө шүү багшаа. Өөрөө бол харагдчих. Тийм үү? Яа. Болж байна уу? За өнөөдрийн хичээлээр суралцагчдын сонсох чадварыг сайжруулах мэдээлэл хичээлийг өгшин заая. За одоо манай улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр янз бүрийн насныхан монгол хэлийг бас сурах нь жилээс жилд одоо нэг монгол хэлний орчинд орж ирсэн тул одоо монголоор ярих зайлшгүй одоо шаардлага гарч байгаа. Ярилцъя. За. Аваа их шиг гүйгүүлэгчийг одоо сонсгож хэлүүлэх тасгаа хэрэглэгдэхүүн хичээлд хэрэглэгдэхүүнүүдийг одоо танилцуулна. Сайжруулах багш нь одоо өөрийнхөө одоо зааж сургаж байгаа одоо сонсгол сайжруулах аргуудаа тэгээд унших сэдвийг оруулсан байгаа сонсгох хичээл гэхээр дасгал байгаа. Өдрийн аялга үг хэллэг бас цээжлэх өгүүлбэр зэргийг одоо сонсголын хичээлд ашигладаг. За сонсголын хичээл юу вэ? Хүмүүст сонсох хичээл зүйлсийг нэг тодорхойлох суралцагчийн монгол хэлний За байж нэг яриан нэг л ингээд таад ингэж таны яриа багшаа ингэж тодорхойлох шатнд тодорхойлж хичээлийн агуулгыг одоо түүн за эхлэхдээ хугацаа болж байна. Яриа яаж байна? За түр хүлээгээрээ уучлаарай.
Хүү яах вэ? Зүгээр явъя. За. За сонсголын хичээл гэж юу вэ? За гадаадын хүмүүст монгол хэлний сонсголын хичээлийг заахдаа дараах зүйлсийг анхаарах нь үр дүнтэй гэж багш нь бодож байгаа. Тэгээд за тухайн суралцагчийн түвшнийг тодорхойлох нь чухал. За суралцагчийн монгол хэлний түвшнийг анхан, дунд, ахисан шатны гэж тодорхойлж хичээлийн агуулгыг түүнд тохируулан одоо сонсгох хичээлийг хийдгээ. За богино ойлгомжтой агуулга сонгох. За эхлэхдээ зөвхөн 1-2 минутын хугацаатай энгийн харилцан яриагаар эхэлнэ. За оюутантайгаа сайн байна уу? Сайхан амарсан уу? Сонин сайхан юутай гэж одоо өдөр бүр одоо хичээлийг одоо ингэж эхлүүлдэг. Тэгээ сонин сайхан юутай гэхээр оюутан одоо юу хийж амарсан, юу хийсэн талаараа өнгөрсөн цаг дээр дандаа хариулдаг байгаа. За тэгээд суралцагчийг ярианы хурд хугацааг суралцагчийн төвшнээс хамаарч одоо нэмэгдүүлж өгдөг ийм шат байна. За дараа би одоо энэ дэр чинь би хэлсэн билүү бас цээжл хөвгөлдөр хэлсэн. За дараа нь нэг сонсох үйл явцыг үе шаттай болгох нь. За нэгдүгээрт нь бол эхлээд сэдвийг сонсохдаг. За юуны тухай болохыг асууж ерөнхий санааг бол ойлгуулдаг оюутанд сэдвийг уншихтаа. За хоёрдугаар шат нь бол сэдвийн тодорхой үг, өгүүлбэр эсвэл үйл явдлыг одоо асууж ярилцдаг. За гуравдугаар шат нь дахин сонсгоод нарийн мэдээллийг олохыг одоо даалгадаг байгаа оюутнуудтай. За монгол хэлний өсгүүдийг хэрхэн зөв сонсгож суралцагчийн чихэнд хүргэх вэ? За өгүүлэх хэрэгтний талаар ерөнхий мэдлэг бол чухал байдаг. Тиймээс дор хаяж энэ арай томорцсон уу? За дор хаяж одоо зураг үзүүлж бага насны хүүхэд бол эрхтнүүдэд нэрлүүлдэг. За уруул, шүд, хэл, тагнаа, хоолой, хамар. За эдгээр эрхтнүүд бол оролцдгоо гэдгийг нэрлүүлээд за эдгээр эрхт нь их чухал үүрэгтэй юм байна гэдгийг бас ойлгуулдаг оюутандаа. За зөв сонссон хүн зөв байрлалд эхэлж тухайн авиг зөв гаргаж чаднаа. Багшаас суралцагч маань багшаас зөв сонссон бол зөв байрлалд тухайн үгийг хэлж тухайн авиг хэлж зөв гаргаж чадна. Зөв сонсож зөв дуу авиг гаргаж чадвал бусдад одоо зөв сонсгох буюу өөрийгөө зөв ойлгуулж чаддаг. За хичээлд ашиглагдах хэрэглэгдэхүүнийг одоо танилцуулъя. За анхны шатанд одоо үсгийг цагаан толгойг заахдаа бид одоо халах Монгол халах Монгол авианы дуудлагын номыг одоо ашиглаж байгаа. За энэ номыг бол Монгол Улсын их сургуулийн багш Ч Баттулга, за Финландын иргэн Монгол судлаач Миколайхо нарын хамтран 1999 онд хэвлэсэн ном сурхичиг байгаа. За дараагийн ном сурхичиг бол Монгол хэл сурхичиг бичгийн ном байгаа. Энэ сурхичгийг 1976 онд Монгол Улсын их сургуулийн монгол хэлний танхимын багш нар энэ номыг одоо хамтран бичсэн. За редактор нь бол Чойл Усанжаа багшийн ном байгаа. Багш нар бид одоо энэ номыг хэрэглэхдээ Чойл Усанжаагийн ном гэж одоо нэршдэгэ. За энэ номоос би сонсголын хичээлийг явуулахдаа унших сэдвийг авч ашигладаг, авианы дасгалыг унших сэдв авианы дасгал, за өгүүлбэрийн аялгыг одоо голчлон хичээлдээ хэрэгэлдэг байгаа. За дараагийн ном маань Монгол хэл сурах гарын авлага ном байгаа. Энэ номыг өмнө
доктор Төмөдийн Уранчин багш танилцуулсан байхаа. Тэгээд өмнөд жилдэр танилцуулсан байх. За энэ номонд бол өдөр тутмын харилцан ярианууд ордгоороо бол ач холбогдолтой байгаа. Нэгдүгээр бүлгээс бид нар дандаа нэгдүгээр бүлгийн хичээлүүдийг авч ашигладаг байгаа. За сонсголыг яаж сайжруулдаг юм бэ? За онлын мэдлэг буюу зөв дуудахад сурганаа. За бас зөв дуудлагад зөв дуудлага одоо суралцагчдад сонсгох, зөв дуудлага сонсгож одоо даган дуурайлгах, хянах, ажиглах, суралцагчийн одоо сонсох чадвар дуудлагыг одоо үнэлэх ийм чадварыг одоо эзэмшүүлдэг ийм аргууд байна. За монгол хэлний цагаан толгойг бид нар яг монгол хэл суралцагчдад бол эхний өдөр зааж байгаа. Энэ суралцгийг шуурч ямар. За монгол хэлний цагаан толгойг заахдаа эхлээд багш дангаар нь үсгээд уншиж дуудаж өгнө. За энд А, Б, В гэх мэт үсгийг багш дуудаж оюутанд танилцуулна. За дараагийн удаа бол багш нэг үсгээр одоо даган дуурайлгаж одоо уншуулна. А, Б гэх мэт одоо оюутанд дагаж уншуулна. За 3 дахь удаага би монгол энэ хичээлийг заахдаа за яг 1-р игнэний одоо энэ 7 үсгийг уншиж дуудуулдаг. За жишээ нь А, Б, В, Г, Д, Е, Ё гэж уншуулад оюутныг одоо дагуулж уншуулдаг. Дээд элэг бол хичээж. За жишээ нь оюутан одоо яг тэр үсгийг одоо яг багшийн одоо сонссны дагуу зөв уншиж чадчихэв үү гэдгийг багш анхааралтай сонсоод хэрвээ энэ үсгүүдээс алдаатай буюу буруу дуудаж байвал багш дахиад одоо ингэж тайлбарлаад одоо дахиж одоо дагуулж уншуулдаг. За энэ үед бол гадаад одоо монгол хэл сурч байгаа суралцагч маань одоо дэвтэрт маш хурдан одоо ингээ галглаад одоо өөрийнхөө их хэл дээр ингээ галглаж бичих гээд байдаг. За энэ одоо галглаж бичгийг одоо миний хувьд бол жоохон эсэргүүцдэг байгаа. Яагаад гэвэл 1 буюу 2хан удаагийн дуудлагаар одоо тухайн суралцагч одоо яг зөв сонсож ингэж зөв галгална гэдэг нь бас одоо тийм одоо зөв галгалах нь одоо ховор байдаг. За тэгээд цагаан толгойг ингээд заахтаа мэдээж их шиг үсгийг заадаг. Их шиг үсгээ эхлээд одоо их шиг үсгээ тайлбарлаад дараа нь одоо гүйгүүлэгч үсгээд уншуулж дуудуулаад тэгээд одоо энэ монгол хэлний цагаан толгойд тэмдэг үсэг 2 байгаа. За гадаад үгэнд ордог гүйгүүлэгчд 4 байгаа гэх юм уу тий. За тэгээд ихшгүүдээ урт их шиг, хос их шигээр одоо багш агуулж одоо сонсгодог байгаа. Сонсгодгоо. За цагаан толгой ном. За өмнө би бас энэ номын талаар одоо дурдсан байгаа тийм ээ. За монгол хэлний авиа зүг одоо таниулахдаа Монгол Улсын их сургуулийн багш Ж. Батулгын за Монгол халх авианы дуудлагын номыг одоо болчлон ашиглаж байгаа гэж багш нь ингээд танилцуулсан. За энэ номыг одоо танилцуулахдаа монгол хэлний одоо их шиг одоо энэ үсгүүдийг одоо танилцуулахдаа эхний 1-2 хичээл дээр танилцуулдаггүй. Яг одоо монгол хэлний цагаан толгойд танилцаад
бүх үсгээ одоо мэддэг болсны дараа одоо энэ өгүүлхэн эргэтэнтэй зургуудыг одоо ашиглаж сонсгох хичээлийг явуулдаг байгаа. За өгүүлхэн эргэтэн гэхээр өмнө нөгөө багш нь сая дурдсан тийм ээ. Хилшүүд тагнаа, зэв тагнаа гэдэг ингээд дурдсан болохоор дахин дурдах шаардлагагүй хаа. За энэ дээр эр ихшгийг дуудах гэдээ багш нь энэ дээр оруулсан байна. За эр ихшгийг одоо дуудахдаа энэ оюутандаа бас танилцуулна. За монгол хэлэнд одоо а, о, у гэсэн эр ихшгүүд байна. Эдгээр эр ихшгүүдийг багш эхлээд а, о, у гэж одоо дуудаж оюутанд сонсгоод тэгээд одоо яг урдаас нь хараад одоо оюутандаа ингээ хэлээд сонсох нь мөн одоо хажуудлын одоо процесс ба хажуу талаас нь одоо ингээд яг яаж хэлж байна вэ, зөв дуудагдж байна уу миний энэ хичээл гэдгийг энэ зургийг хараад одоо ажиглуулнаа. За эхний А үсгээр болол А бол одоо яг ингээд одоо биднийхаар болол хэл бол одоо яг ингээд зөв байрлалт гэдэг юм. Тэг шинтэй А гэд ингээд хэлж яхад О үсгийг одоо дуудахад О гэд энэ О шиг дуудахад хэл хоогоороо ингэж одоо ингэж өндөрсөж өгч чинь тийм ээ. О. За У гişгийг дуудахад бүр одоо ингэж хэл хоогоор ингэж дээш одоо ингэж өргөсөж одоо томсч одоо өгч байна. За энэ зургийг одоо ингэ хараад оюутан өмнө нь сурсан А үсэгтэй үгс, О үсэгтэй үгс, У үсэгтэй үгсийг одоо ингэ хэлж одоо өөрийгөө ингэж зөв хэлж гэнэ үү гэж одоо багштай одоо ингэ шалгуулна. Жишээлбэл одоо аав, ах гэдэг үгийг зөв хэлж гэнэ үү? За тэгээд У үсгэн дээр одоо Улаанбаатар гэдэг үгийг та хаанаас ирсэн бэ гэдэг бид нэгдүгээр хичээл дээр ингэ заахад. За би Улаанбаатараас ирсэн гэхэд У үсэг дээр одоо зөв хэлж чадж гэнэ үү? Уул гэдэг үгэн дээр бол зөв хэлж чадж гэнэ үү гэдгийг оюутан хараад их шиг одоо зөв дуудаж чаддаг болтгоо. За дараагийн гişгтэр бол эм гişгийг дуудах. За эм гişгтэр би эхлээд ү үсгийг байрлуулсан байгаа. Тэгээд ө за тэгээд сарм гişг ийг байрлуулж тавилаа. За энэ слайдад энэ ү үсгийг хэлэхэд одоо хэл ямар байна вэ? Шүд ам одоо хэр амгааж байна вэ? Энийг ингээ хэлнэ. Ү уруул ямар хэлбэртэй байна вэ гэдгийг оюутан ажиглаад урдаас нь түүнд яг ү гэж нөгөө ү үсгээ хэлээд тэгээд одоо яг ингэ хажуу талдаа хараад ү багш хажуу талд хараад ү гэхэд хэлний байрлал ямар байх нэ гэдгийг ингээд хараад ү ө и энэ үсгийг өгүүлхэн эрхтний зургийг хараад эсвүүдээ ингээд зөв дуудаж болох нэ. За эм ихшигтэй үгсийг өмнө одоо үздсэн бид нар чинь монгол хэлний сургаалын номон дээр одоо манайх дээр эхний нэгдүгээр хичээл дээр энэ хэн бэ? Энэ юу вэ гэд богино үедээ үгсийг одоо танилцуулдаг байгаа. За тэр үгсээсээ одоо шилбэл би эрхтэн дээр үс гэдэг үгийг аваад үс гэж өөрөөр нь хэлүүлж болж байна. За үсэгтэй үгэн дээр ээж их чиг болж байна. За гэдэг үг нь үсэгтэй үгэн дээр за өндөг гэдэг юм уу те гадаад хүмүүсийн одоо өдөр тутам хэрэгэлдэг одоо үгийг зүгээр шинэ үг түүнийг заавал одоо яг түүнийг одоо яг орчуулад за энэ яг ийм шүү гэж хэлэх шаардлагагүй. За тэгээд үсэгтэй үг дээр одоо би одоо Канадаас ирсэн гэдэг ингэж өгүүлбэрийг хэлүүлж одоо баттгаж өгнө ийм гişгийг дуудахад. За ойролцоо дуудлагатай гэгүүлэгчийг одоо харьцуулж уншуулах гэдэг энэ слайд дээр за булчлан одоо
Аз оюутнуудад одоо энэ З гүйгүүлэгч буюу Ж гүйгүүлэгчийг одоо хэлж сонсгоход бол жоохон хэцүү байдаг. За энэ нь одоо хэлний одоо нөгөө нэг өөрсдийнх нь их хэлний одоо тэр гүйгүүлэгч аваа үг хэлэхэд жоохон яг энэ манай З гүйгүүлэгчтэй үг дуудахад жоохон одоо өөр байт юм шиг байна. Тэгээд одоо манай оюутнуудад ялангуяа солонгос оюутнуудад бид нар энэ З гүйгүүлэгчтэй үгсийг бол одоо ингээд маш ингээд тайван уншиж тэгээд өөрт нь ингээд сонсгож за сонсоороо би ямар үсэг хэлж байна вэ? З Ж З за одоо та дагаад уншаарай гэд оюутныг хэлээ оюутнаар уншуулдаг. За оюутан тэгээд З Ж З гэж одоо энийг одоо дагаж уншиж гин үү? Үгүй юу гэдгийг одоо багш сайн анзаарах хэрэгтэй. Бас яг энэ өвөлхөн эрхтний зургийг одоо үзүүлээд таны хэл хаана байрлаж байна вэ? З Ж гэд одоо ингээд харуулад дагуулад уншуулдаг. За Д Т гүйгүүлэгч бас одоо энэ дэр яг өмнөх шигээ Д гүйгүүлэгч Т гүйгүүлэгчийг одоо яаж уншиж байна? Д гэж хэлэхэд одоо хэл хаана байна вэ? Д. За Т гэж уншихад одоо хэл хаана байна вэ? Т. Д Т. Т нь бол илүү ингээд тодорхой хүчтэй хэлэгдэж байгаа гэдгийг оюутнаар ингээд хэлүүлдэг. Бид одоо заримдаа бол яг ингээд урдаа цаас тавиад Д Т гээд одоо ингээд өмнөө ингээд цаас тавиад бас ингээд уншуулдаг. Эсвэл одоо бид бас гараа ингээд урталтанд тавиад за хэлээрээ хэлээрээ гээд ингээд уншуулдаг. Яа. За Ц Ч гүйгүүлэгчийг бас өвөлхөн эрхтний байрлалын зургийг үзүүлээд зөв хэлүүлэх одоо дасгалыг хийдэг. За энэ зургуудыг харуулах явцдаа бүр яг өдөрт одоо энэ бүх үсгүүдийг ингээд за энэ үсэг бүгднгийн та нар одоо сурах ёстой шүү гэж хэлдэг. Хичээлийн одоо дундуур за тухайн оюутан маань тухайн суралцагч маань яг ямар одоо гүйгүүлэгчдэр одоо анхаарах шаардлагатай вэ? Ц Ч дээр одоо анхаарах шаардлагатай юу? З Ж дээр анхаарах шаардлагатай юу гэдгийг багш одоо оюутныхаа дуудлагыг сонссны үндсэн дээр тулгуурлаад энэ үсгүүдийг одоо тайлбарлаж өгдөг байгаа. За энэ дээр одоо богино үетэй үгүүдийг бас уншуулж болно. За тэгээд жишээлбэл ач гэх мэтээр ингээд уншуулж болдгоо. За ялгаатай гүйгүүлэгчийг харьцуулан сонсгох гэдэг энэ дэр. За монгол хэлэнд одоо энэ ялгаатай гүйгүүлэгчийг харьцуулан сонсгох энэ гүйгүүлэгч болвол ир гүйгүүлэгч бол одоо байдаг. За энэ ир гүйгүүлэгчийг одоо миний одоо ажигласнаар герман хүмүүс Франц одоо герман Франц суралцагчид болоод маш сайхан тодорхой хэлж өгдөг. Одоо бусад орны одоо суралцагчид болол жоохон энэ дэр жоохон хэлэхдээ жоохон ингээд төвхтөө одоо хэлдэг гэдэг юм уу? Одоо жоохон алдаатай хэлж сонсогддгоо. Жишээлбэл бид нар ингээ баярлалаа гэдэг үгийг одоо хэлэхэд за та баярлалаа гэд хэлээрэй гэхэд одоо энэ дээр жоохон ингээд баярлалаа гэж хэлэхэд болоо жоохон хэцүү байдаг. Тийм учраас бид нар одоо эхний суралцж байгаа суралцагчийнхаа эхний одоо 7 хоног за 3 өдөр 4 өдөр бид нар заавал баярлалаа гэдэг үгийг за та энэ үгийг заавал зөв дуудаж сонсох ёстой шүү гэж одоо тэр оюутанд одоо заавал тэгэх ёстой гэж одоо хэлдэггүй. Явцын дунд та сурнаа, та чаднаа гэдэг одоо баярлалаа.
Баярлалаа. За одоо харин та баялаглаад бичиж болно шүү гэдэг ингээд баялаглуулаад ингээд уншуулдаг байгаа. Хэлдэг байгаа. За энэ дэр ялгах ихшгийн тухай одоо оюутнуудтай ингээд заахад за монгол хэлний ихшигт гүйгүүлэгч гээ буюу энэ гүйгүүлэгч бол одоо заавал 2 авиаг одоо ингэж одоо 2 авиагаар дуудагддаг байгаа гэдгийг одоо багш оюутанд тайлбарлаж өгдөгөө. За тэгээд ихшигт гүйгүүлэгч гээ нь бол хоолойн гээ, хэлний гээ одоо гэсэн ийм 2 дуудлагаар одоо сонсогдноо гэдэг. За энэ өгүүлбэрийн эрхтний зургийг мөн яг ингээд харьцуулаад энэ дээр тавьдаг. За эхний зураг нь бол гэ байна. Дараагийн зураг нь га, го, ху гэж хэлэхэд одоо сонсогдох өгүүлбэрийн эрхтний зураг байна. За эдгээр үгэнд орсон за хоолойн гээ, хэлний гээд орсон үгсийг одоо ард нь ингээ багш нь ингээ бичсэн байгаа. За гар, тарган, гутал, бугуйл, гол гэд ингээд уншуулхад оюутан яг дагаад хэлж чадчихэв. За энэ хоолойн гээтэй эдгээр үгсийг зөв дуудаж чадчихэв. Багш үүнийг одоо ингээд яг ингээд хэлүүлв. За дараа нь одоо хэлний гээтэй үгсийг тэг гэр, гүүр, дэлгүүр, гөрөөс, өргөл, үзэг гэдэг эдгээр үгсийг багш маш тайван одоо сонсгоно. За энийг сонсохдоо багш яг урдаас харж сонсгож болно. Мөн одоо хажуу талдаа хараад за одоо багшигаа дураагаа хэлээрэй. Гар, гэр. За та хэлээрэй. Анхан дуурайлгаад оюутныгаа одоо ингээд хэлүүлж сургаж байгаа. За тэгээ гэ гэгүүлэгчийн дараа за тэ, иш, ис, цэ, чэ эдгээр 5 гэгүүлэгч орсон үед одоо бас гэ гэгүүлэгч маань хэ болж сонсогдно гэдгийг одоо бас энэ гэ гэгүүлэгчийг одоо ялгах шиг одоо зааж явахдаа багш бас дагуулж уншуулдаг. Яагаад гэвэл яг анхлан сурах хүчгээс 1-р хичээл дээр за гэр бүлийн одоо гишүүдээ одоо нэрс байдаг. Тэнд одоо аав, ээж, ах, эгч гэдэг одоо ингээд багш гэдэг одоо энд байгаа шүү дээ. За тэр үгсийг танилцуулахад одоо өмнө одоо манай оюутнууд бол зөвхөн багш гэж яагаад багшаа энд багш байгаад яагаад энэ дээр та багш гэж хэлээд байна вэ гэд одоо тэрийг одоо гайлглах гээд ингээд яриад идэг. Яг анхны хичээл дээр тэр үед би бол гайлгалж хэрэггүй. Одоо багш нь дараагийн хичээл дээр та нарт тайлбарлаж өгье гэж хэлээд ингээд тайлбарлаж өгдөгөө. За тэгээд эдгээр үгсийн дараа гээгийн дараа тэ ороход одоо цагт, ногт, хүүхд, нэгт гэд дагуулад уншуулна. 4 үгийг одоо яг өөрөө дөрвөлнгийн хэлээд оюутныг дагуулад уншуулдаг. За дараа нь гэ иштэй үгс төр багш, хогш, тэгш, хөгшин. За хөгшин аав, хөгшин ээж, хөгшин хүн гэдгийг одоо яаж хэлдэг юм. Багшаа энэ дээр хөгшин гэдэг үг тэгээд манай оюутнуудад энэ одоо миний оюутнуудаас одоо гарч ирсэн багшаатаа хөгшин гэд хөгшин хүн гэж заагаад өгсөн. Тэгтэл одоо ингэ хүн хөгшин гэд ингээд гаднаас хөгшин хүн гэд ингээд сонсохоор энэ яг шинэ үг мэт одоо энийг сонсогддог байгаа. За тэгээд үүнийг одоо багш зааж өгнөө зөв сонсгож одоо зөв хэлүүлж сурганаа. Гээгийн дараа эсгийгүүлэгч за багс, сакс, өгсөн, түгсэн гэх мэтэрхээгээр за ГЦ дээр одоо эгц, хөгц, хөгцөг гэдэг ингээд хийгээр. За ГЧтэй эгч, сурагч, хөргөгч гэдэг ингээд дуудуулаад оюутнуудаа уншуулад за буруу уншиж явах юм бол одоо оюутныг засаж яг буруу уншсан даруйд нь одоо за зогсоор та одоо буруу хэллээ. X
биш, эгч, багш биш, багш гэдгийг одоо багш одоо удирдаад зөв хэлүүлж сурнаа. За дараа ялгах их шиг дээр одоо ин байна. За хэлний үзүүрийн энэ хэлний үгийн энэ гэж бид нар нэрлэдэг тийм ээ. Хэлний бас хамрын энэ гэж бид нар ч бас тэгж хэлдэг тийм. За энэ дээр бол бид нар нөгөө яг одоо бид нар одоо Монгол сурагчдад зааж байгаа болвол зааж ясан тохиолдолд бол одоо ардаа ихшигтэй бичигдэж байгаа энийг бол хэлний урдуурах энэ гинэ. За ардаа ихшигдгүй бичигдэж байгаа энийг хэлний үгийн энэ гинэ гэдэг ингээд тайлбарлаа заадаг бол гадны оюутнуудад бид нэр заахтаа яг энэ өгүүлхүүн эрхтний зургийг ашиглаад хэлж үзүүлээд энэ гэж дуудаж одоо сургадаг байгаа. За тэгээд эдгээр үгсийг эхэлж оюутнаар бас уншуулж болно. Эсвэл одоо багш өөрөө дагаад уншуулж оюутнаар уншуулад 3 гэсэн үгийг багш засч хэлж болно. Эсвэл ер нь багш эхэлж хэлээд дуудаад оюутан сонссны дараа оюутан энэ үгийг одоо хэлж болно. Чанар, үнэг, чон, сонор, тоон. За гэх мэт ингээд үгийг ингээд уншуулахад оюутан яг хэлж чадж гин үү. За дараагийн багны үг болохоор лувсан, сүрэн, ганган, за онгон гэдэг юм уу те, сандал, гурантаг гэдэг юм уу юм. Эдгээр үгсийг уншихад оюутан маань одоо яг зөв хэлж чадж гин үү. Оюутныг бас дагуулan одоо дуурайлгаж энэ биелэгцийг уншуулдаг. За энэ Монгол хэл сурах хүчиг гэдэг энэ номыг багш нь өмнө зүгээр цухас дурдсан байгаа тийм ээ. За энэ Монгол хэл сурах хүчиг ном бол 1976 онд Монгол Улсын их сургуулийн тэнхимийн багш нарын одоо хамтран зохиосон ном байгаа. За редакторлсан Чойловсон жавга редакторлсан. За энэ номын одоо сонсох хичээлийг хийхэд одоо энэ номыг одоо өргөнөөр одоо ашиглаж байгаа бид нар. За энэ ном дээр өнөөдрийн хичээл дээр бол багш нь зөвхөн энэ номын 3 дугаар хичээл буюу унших сэдвийг авч үзлээ. За энэ унших сэдвээр одоо бид нар тэмдэг нэртэй үгс байгаа. За биеийн эрхтэн байгаа. Эдгээр үгсүүдийг одоо заахтаа ашигладаг. За ер нь бол энэ номын тухай одоо дэлгэрэнгүй тайлбарлахад энэ ном бол нийт одоо 27 хичээлтэй. За хичээл бүр нь бол хилцүүг одоо заахтаа шинэ хилцүүг заахтаа энэ одоо 27 хичээлийн 27 сэдвийг одоо энэ дотроо одоо агуулсан байдаг. За сэдвийн дараа бид нар энэ сэдвээс одоо бид нар уншихтаа яг бас юу яадаг. Ингээ хэсэгчилж хичээл дээр одоо оруулдаг байгаа. Энэ номын одоо нэг хичээл бол 6-аас 8 цаг заах одоо тийм заагдахаар одоо хэвлэгдсэн ном байгаа. За тэгээд багш нар одоо энэ номыг аваад за одоо энэ унших сэдвээс яг тухайн оюутан одоо хэр төвшин сурч байгаа вэ гэдгээс хамаарат 2 юм уу одоо 3 тасалж одоо монгол хэлний унших сэдвийг одоо оруулдаг. Хилцүүг заахын өмнө оруулж болно. Эсвэл одоо уншлагын хичээл дээр оруулаад сонсгох дасгал хийдэг. За бас одоо яг энэ тухайн оюутан нь одоо аль төвшөнд байгаа юм бэ? За одоо анхан шатны оюутнуудыг бол энэ одоо яг тухайн оюутан яг хэр хурдан хүлээж авахаас шалтгаалаад одоо 2 юм уу 3 л хуваагддаг. За жишээлбэл энэ шин ширээ өгүүлрийг багш яг эхлээд багш уншиж өгнө. Энэ шин ширээ багш оюутан дагаад хэллээ. Тэр хуучин сандал, энэ сайхан дэвтэр,
тэр муухай цаас энэ сайн үзэг тэр муу үзэг гэх мэтээр оюутныг дагуулад уншуулдаг. За оюутан энэ сэдвийг багшийг даган дуурайж одоо зөв хэлж гин үү, яаж хэлж байна гэдгийг одоо багш яг одоо тухайн одоо өгүүлбэр дээрээ одоо сонсоод за болж чинь цаашаа уншаараа гэд ингээд дагуулад явдаг байгаа. За мөн одоо энэ унших сэдвийг багш одоо унших сэдвээр одоо багш одоо орчуулга хийлэгдэг. Оюутан одоо шинэ үгсээ хэрхэн одоо сурсан байна вэ? Эхлээд үгээ танилцуулаад тэгээд одоо хэрхэн сурсан байна вэ гэдгийг нь одоо орчуулуулад баттгаад ингээд явдаг байгаа. За энэ хичээлд одоо манай багш нарт одоо энэ номонд одоо маш дуртай байгаа. Энэ номыг одоо бид нар хичээлдээ их өргөн хэрэгэлдэг. За тэр сэдв уншуулсны дараа монгол хэл сурах учраас бид нар авианы дасгалыг хийдэг. Авианы дасгалыг хийдэг. Хаалгаадаа мөвцөл авианы дасгалыг хийдэг. За авианы дасгал дээр одоо энэ дээр ин гэгүүлэгчийг одоо зөв дуудаж гин үү? Эдгээр үгсийг одоо оюутнаараа уншуулна. За тэр оюутнаараа уншуулдаг. За нэг дээр одоо хэн, хүн, ажилчин, оюутан, цонх, хонх, сандал, харандаа, сайн, сайхан гэх мэтээр ингээд багш дагуулад уншуулад оюутнаар уншуулдаг. За эдгээр үгэнд орсон ин гэгүүлэгчийг зөв дуудаж гин үү? За хоёрдугаарт нь бас одоо энэ асуух сул үгстэй зөв дуудаж гин үү гэдгийг бас ингээд уншуулдаг. Энэ хүн үү? Тэр ажилчин уу? Бат оюутан уу? Энэ хэн бэ гэдэг өгүүлбэрийг хэлэхэд энэ яаж сонсогдож байна вэ? Энэ дээр бас ажиглалт хийлгүүлдэг. За 3 дээр уншихтаа нөгөө ЖЗ-ийг өгүүлэгчийг одоо зөв дуудаж гин үү гэдгийг багшийг дагуулад ээж, ажилчин, зураг, үзэг энэ дөрвөн үгсээс ЖЗ-ийг өгүүлэгчийг зөв дуудаж гин үү гэдгийг багш уншуулад ажиглалт хийн. За дараагийн үгэн дээр одоо нөгөө нэг өргөлтөд их шиг балархаа их шгийг одоо зөв дуудаж чадж гин үү гэдэг дээр одоо бас багш дагуулад уншдаг. Зураг, үзэг, самбар, халбаг, сандал, оюутан, хамар, сурагч гэх мэт үгсийг ингээд багш дуудуулж оюутнаар зөв уншуулж үзнэ. За тэгээд эдгээр үгэндээ бол асуух сул үг одоо зөв хэлж чадж гин үү гэдгийг одоо зөв хэлж чадж гин үү гэдгийг одоо сурганаа. Жишээлбэл одоо зураг гэдэг үгэн дээр зургуу, үзэг гэдэг үгэн дээр үзгүү гэдгийг хэлж өгнө багш. За оюутнууд ирнэ ихэнхдээ энэ зураг гэд ингээ хэлэхэд энэ зураг үгүй ингэж дуудахгүй. Энэ зураг энэ үзгүү, энэ самбруу, энэ халбгуу, энэ сандал гэх мэтээр оюутнуудыг ингэж дагуулж уншуулдаг байгаа. За тэгээд 5-т нь одоо энэ Б-г дуудах байдлыг одоо ажиглуулах дасгал байна. Энэ самбар биш, тэр цас биш, энэ хан биш, тэр шүүгээ биш гэдэг хэлэхэд одоо Б ямар яаж дуудагдж байна вэ гэдгийг одоо багш одоо танилцуулж өгнө. Энэ дээр авианы дасгал дээр. За дараа нь өгүүлбэрийн аялга. За асуух өгүүлбэрийн аялга дээр за энэ хэн бэ? Тэр хэн бэ гэдэг хичээлийг одоо манай оюутнууд 1-р хичээл дээр сурсан байгаа. Тэгээд Бэд нь одоо ээж, эмчүү, багш уу? Бат оюутан уу, сурагч уу? За энэ асуултыг одоо яаж зөв дуудах вэ? Багшаараа оюутнаар одоо асуух өгүүлбэрийг жоохон өгсөх одоо ингээд аялгаар одоо асуудгаа гэдгийг багш одоо тайлбарлаж зааж өгнө. За дараа нь энэ Б дээр энэ сонин ном уу? Бат сайн оюутан уу? Тэр хуучин дэвтрүү гэд одоо ингээд асуух сул үг одоо хэрэглэхдээ яаж зөв дуудах вэ
гэдгийг багш тайлбарлаж өгнө. За дараа нь одоо Г дээр нь одоо энэ өгүүлбэрийн аялга дээр нөгөө энэ шин ном уу, хуучин ном уу? Дулмаа сайн оюутан уу, муу оюутан уу? Гэт одоо ингээд эхлээд богино өгүүлбэр байжгаад дараа нь жоо урт өгүүлбэр болгоод ингээд асуултыг асуулгаж сургаж байгаа. За дээд нь одоо асуух үгстэй орсон байна. Дулмаа ямар оюутан бэ? Энэ ямар үг вэ? Энэ ямар цонх вэ? Ээж ямар хүн бэ гэдэг юм. Одоо асуух үгтэй одоо асуултыг яаж хэрхэн асуух талаар одоо суралцагчид одоо зөв сонсгож энэ дасгалыг одоо хийлгэнэ. За хоёрт нь одоо хүүрнэх өгүүлбэрийн аялга байна. Хүүрнэх өгүүлбэр дээр их богино өгүүлбэр байна. За одоо энэ аав, тэр ээж одоо оюутны мэддэг үгсээр одоо түшиглээд одоо энэ дасгалыг одоо оруулсан байна. Энэ аав, тэр ээж, энэ дүү гэдэг ингээд бүгднийг нэршүүлээд ингээд өгүүлбэрийг уншуулж байгаа. За бэд нь одоо энэ сайн хүн, энэ ямар хүн юм бэ? Энэ сайн хүн, бат муу хүн. За энэ сайхан гар, тэр сонин ном гэх мэт одоо өгүүлбэрийг яг оюутнаараа ингээд дагуулад уншуулна. За унших. За авианы өгүүлбэрийн аялга нэг юм байна. За дараа нь за шинэ үг. За энэ хичээл дээр бид ямар шинэ үг үзсэн юм бэ? За одоо саяны одоо монгол хэл сурах бичгийн 3 дугаар хичээлээс ямар үгийг сурсан юм бэ гэдгийг одоо тэр 6-аас 8 цагийн хугацаанд энэ хичээлийг одоо заана гэдээ одоо хэлсэн шүү дээ. Тэгээд 6-аас 8 хичээл дээр. За энэ 6-аас 8 хичээл дээр заахтаа эдгээр үгсүүдийг одоо ингээ хуваарлаад хэлж болно. Яг тухайн одоо сэдв дээр, тухайн дасгал дээр, тухайн авиа зөв дээр одоо ямар үг гарсан юм бэ? Тэр үгсүүдээ одоо энэ дээр ингээд бүгднийг оруулсан байгаа. Тэгээд одоо шинэ үгийг багш заахтаа эдгээр үгсийг багш одоо самбарт бичиж одоо багшаар оюутнаар бас бичих дасгал хийлгдэг байгаа. Ажилчин, ам, амар, аль, ах, багш гэж багш самбарт бичээд оюутныг одоо оюутнаар бичүүлдэг. Мөн одоо оюутан одоо бас оюутны одоо дуудлагыг зөв байна уу? Миний оюутан зөв сурч гин үү? Үгүй юу гэдгийг мэдхийн тулд бас заримдаа би бол цээжчиг хийдэг. За ажилчин хичээрээ ам, амар, аль, ах, багш. За нөгөө багш гэж дуудахад багш одоо дуудахдаа багш гэж дуудлаа. Энийг одоо оюутан багш гэж хэгээр бичиж гин үү, гээгээр бичиж гин үү? Энэ үгийг одоо зөв сурсан байна уу? Зөв сурсан эсхийг одоо багш энэ дэр цээжчгээр бичүүлдэг. Бас одоо шинэ эхний удаа бол шинэ үгийг одоо багш дагуулна бичүүлээд за дараагийн шатандаа бол одоо цээжчгээр одоо бичүүлээд тэгээд одоо дахиад одоо үгийг ингээд зөв дагуулад уншуулдаг байгаа. За одоо манай оюутнуудад одоо их хвчлэн одоо заа цөмөр одоо энэ хичээл одоо рекорд хий, шинэ үгдээр дандаа рекорд хий гэж хэлдэг. Зарим оюутнууд бол заримдаа жоохон бичмээргүй санагдвал багшаа зүгээр рекорд хий. Үгүй за ямар ч юм бүгдээ хамтарч бичээд тэгээд рекордоо хийя. Үгийг бас нийтлэх хэрэгтэй гэж бичүүлээд рекорд хийлгдэг байгаа. Рекорд хийхдээ багш эхлээд өөрөө дуудаж өгч болно. Дараа нь бол багш одоо дагуулад ажилчин оюутнаар хэлүүлээд рекорд хийлгдэг. За энэ шинэ үгсийг одоо гэрийн даалгаварт одоо өгдөг. За гэрийн даалгаварт энийг одоо бас цээжлээд ирээрээ. Тэгээд өмнө одоо ер нь сурсан үгс учраас оюутнууд ер нь төвгүй одоо цээжлээд ирдэг байгаа. За дараагийн одоо хэсэгт одоо цээжлэх өгүүлбэр оруулдаг. За энэ 3 дугаар хичээлийн цээжлэх өгүүлбэр та сайхан амар уу? Сайхан амарлаа. Та сайхан амар уу? Та сайхан нойрсов уу? Сайн унтлаа.
Та сайхан нойрсов. Сайхан нойрсороо, сайхан амраараа гэдэг эдгээр үгсийг одоо цээжлэх өгүүлбэрт одоо оруулаад оюутанд одоо цээжлүүлдэг байгаа. Оюутны нэг цээжлээд маргааш өглөө ирэхдээ та сайхан амарсан уу гшаа? Сайхан та сайхан амарсан уу гэдэг ингээд ярилцдаг. За дараагийн одоо ном бол доктор Т. Уранчим багшийн Монгол хэл сурах гарын авлага ном байгаа. За энэ ном нь бол одоо өдөр тутмын үг хэлбэртэй мэрэгжлийн бус дуу аваа орсон. За энэ мэрэгжлийн бус дуу аваа орсон гэдэг дээр заавал одоо яг мэрэгжлийн одоо тэр хөтлөгч, нэвтрүүлэгч энэ одоо харилцан яриаг уншаагүй, мэрэгжлийн багш заавал уншаагүй. За энэ дээр одоо яг ингээд монгол хүмүүсээр одоо уншуулад хэлсэн байгаа. За энэ номын бас нэг давуу тал нь болохоор даган дуурайх хугацааг одоо өгсөн байгаа. За даган дуурайх хугацаа гэдэг нь болохоор жишээлбэл энэ дэлгүүрт гэдэг сэдвээр худалдан авагч танад юуны мах байна вэ? Бүхрийн мах байна уу? Гэт одоо оюутан хугацаа өгсөн байгаа. Тэр хугацаанд одоо оюутан танад юуны мах байна вэ? Бүхрийн мах байна уу? Гэт энэ CD-г сонсоод, энэ хичээлийг сонсоод дагаад одоо хэлж байгаа. За энэ оюутан энийг хэлэх явцдаа буруу буюу алдаатай хэлж байвал дахиад багш сонсгоно. Дахиад сонсоод сонсох дасгалыг одоо хийдэг байгаа. За тэгээд даган дуурах одоо хугацаа өгдөгөөрөө энэ ном бол бас давуу талтай. Бүх төвшөнд бол сонсгож болно. Энэ номыг бол за анхлан суралцагч буюу одоо дунд шатны оюутан бас одоо агсан шатны оюутан ч гэсэн за энэ номыг сонсож байгаагүй бол за нэг удаа сонсъё. Ямар шинэ ном биш үү гэдэг юм уу одоо ингээд сонсоод одоо зөв сонсоход одоо маш чухал ном байгаа. Зөв сонсохдаг ном байгаа. За энэ номын одоо нөгөө одоо хуудсан дээр нь бол англи хэлээр бичсэн байгаа. Өмнөх хичээл дээр бол орхон багш энэ номыг одоо давуу талыг тайлбарласан тийм ээ. Энэ одоо дэлгүүрт сэдвээр одоо энэ сэдвийн одоо англи орчуулга нь нөгөө талынхаа нүүрэн дээр одоо байгаагаараа онцлогдоо. Оюутанд бас тусдаа. За энэ дэр бусад гэдэг дээр хүүхдийн дууг сонсохдаг. Яагаад хүүхдийн дуу сонсох юм бэ гэвэл за хүүхдийн дуу нь одоо амархан хэллэгтэй, бас богино одоо үгүүдтэй, богино үедээ үгүүдтэй учраас бид нар одоо хүүхдийн дууг сонсохдгоо. За хүүхдийн дууг сонсгохдоо монгол хэл сурах бичгээс монгол хэл зүйн дасгалаас бид нар хүүхдийн дууг сонсохдаг. Мөн одоо YouTube-ээс одоо дууг сонсгож байгаа. За оюутнууд бол одоо найз нөхдөсөө юм уу эсвэл одоо найзынхаа хүүхдээс одоо сонссон дуу багшаа одоо ийм дуу сурмаар байна. Энэ одоо ямар дуу вэ? Ийм үгтэй дуу байна гэдэг дууны одоо нэрийг цээжлээгүй, нэрийг нь мэдрээгүй ч одоо дууны үгийг одоо хэлээд одоо багш нараар ингээд YouTube-ээс хайлгаад ингээд сурах хүсэлтэй байдаг. За тэгээд бас энэ үлгэр сонсохдгоо. Үлгэр одоо сонсох нь бол одоо бас ингээд тухайн суралцагчийн одоо тэр сонсох явцад одоо маш их тустай байдаг. Манай сургуулийн багш нар бас үлгэрийн хичээлийг одоо бас заадаг байгаа ярианы хичээл дээр. За энэ үлгэрийг бол сурах хүчгээ сонсгож болдог. Мөн бас YouTube-ээс бас сонсгож байгаа. За энэ дэр хүүхдийн дуу сонсох гэдэг дээр би нэг Мамо Наашир гэдэг дууг орууллаа. Энэ дуу бол манай захирал Уран чимгийн одоо монгол хэл зүйн дасгалууд номон дэр байдаг. За шийдэн бүсгийн яаёг одоо яаж зөв дуудвал сургах вэ гэдэг дээр одоо багш энийг одоо дагуулж уншихад одоо ач тустай. За тэгээд дууны үг бол мэдээж яагаад энэ дууг ингээд авсан бэ гэвэл одоо монгол хүүхэд бүрийн дууг одоо мэддэг.
бас том хүмүүс ч гэсэн энэ дууг мэддэг учраас одоо гадаадын хүн энэ дууг сурснараа одоо чи дуу мэдхүү гэд асуухад одоо би дуу мэднэ, би Мамун Ашир дууг мэднэ гэд ингээд дуулж үзүүлэх боломжтой. Энэ дууг дуулснараа оюутан бас ингээд энэ дууг ингээд сураад одоо ингээд дуулахад одоо монгол хүмүүс одоо ингээд дагаад түрээд дуулдаг учраас энэ оюутан маань суралцагч маань одоо өөртөө одоо тэр одоо би одоо ингээд дуу мэдчих байна. Одоо намайг ингээд дагаад монгол хүн дуулж байна гэдэг одоо ингээд өөрийгөө одоо би болж гин гэдэг одоо өөртөө итгэлтэй болох энэ итгэлийг өгдөг болохоор одоо энэ дууг оруулсан байгаа. Тэгээд энэ морь унаж давхий, машин барьж явъя, ном сонин уншия, ногоо модоо тарий. Энэ үгдэр дандаа энэ шийдэн хүсхий яа дандаа уртаар дуудагдана гэдгийг одоо ингээд яг уншихад бол морь унаж давхий. Морь унаж давхийя гэж хэлэхгүй. Эндээр морь унаж давхий гэж хэлнэ. Машин барьж явъя. За би явъя гэж хэлнэ. Ном сонин уншия гэж хэлнэ. Ингээд зөв дуудлага дээр нь зөв сонсгож багш одоо зөв дагуулж өгнө. Тэгээ хүрэн баага хөтлөе. Хүчит заанаа тууй. За хүүхэлдэйнхээ хамтаар өөрхөн тоглоомор тоглоцгоё, тоглоё гэдэг эдгээр үгсийг багш ингээд зөв дуудахад одоо зөв сонсгох дасгалыг хийнэ. За энэ үгсийг бүгднийг ингээд зөв уншуулсны дараа одоо YouTube-ээс сонсгож болно. Одоо багш өөрөө бас дагуулад энэ дууг одоо сонсгодог. За энэ дууг мэдээж ингээд ая ороод ингээд дуулаад ирэхээр одоо нэг морь унаж давхий гэд одоо давхийя, машин барьж явъя гэд одоо ингээд дуудагдж байгаа энэ дуун дээр. Тэгээ яг уншихдаа бас ярианы хэлэнд бол хизээч энэ давхийя, явъя гэж хэлдэггүй гэдгийг одоо бас багш зөв сонсгож зааж өгнө. За энэ манай багш нарын номуудыг энд оруулсан байна. Энэ дээр одоо монгол хэлний дунд шатнаас одоо агсан төвшөнд одоо сонсгох CD-тэй, сонсгох хичээлтэй одоо монгол хэлний сурах хүчиг хэрэглэгдэхүүнүүд одоо энд орсон байна. Энд одоо Лавг Цэцэг багш өмнө бас энэ монгол хэлний дасгалтай Монгол ардын үлгэр гэдэг номыг одоо бас танилцуулсан байгаа хичээл хийхдээ. За дараагийн ном бол Хавзаагийн Баярмаа багшийн Монгол ёс заншил гэдэг ном байгаа. За энэ номонд бол бас Монгол ёс заншлын одоо сэдвүүдтэй энэ CD-г одоо бас CD-тэй энэ CD-г ингээд сонсоод одоо оюутан энэ CD-г эхэлж одоо яг зааж байгаа багш эхлээд одоо энэ CD-г уншиж өгнө. Дараа нь одоо оюутнаар уншуулад дараа нь одоо сонсгох дасгал хийж энэ дасгалыг одоо зөв уншиж зөв одоо хэлж сургадаг байгаа. Тэгээд энэ сонсгох дасгалтай энэ сэдвээсээ дасгалуудыг ажилуулад өөрийн одоо зөв болгож уншиж хэлүүлж сургадаг байгаа. За энэ дунд болон агсан шатанд одоо Баярмаа багшийн Mongolian Colloquial Speech гэдэг энэ монгол хэлний өдөр тутмын ярианы хэлний дасгалууд гэсэн энэ ном байгаа. Энэ номуудыг одоо ашиглаж байгаа. Энэ ном нь за одоо бас яг оюутныг одоо яаж зөв дуудах вэ? За яаж зөв сонсох вэ? Яаж зөв сонсгох вэ гэдэг дээр одоо ингээд энэ ном бол зөв хөтөлж өгдөг байгаа. Нэгдүгээр хичээл дээр одоо энэ дэр хийж байна гэдэг үг байна. Хийж байна. За удаанаар хэлэхэд хийж байна. Удаан гэж уншиж байна. За дараа нь арай хурдан уншвал хийж байна. Чи юу хийж байна гэж сонсох нь. За хурдан унших юм бол юу хийж байна? Чи юу хийж байна гэж одоо ингэж сонсохноо. За тэгээд хийх гэж байна гэдэг. Одоо хэлцүүлэх гэж байна гэдэг хэлцүү байна тийм ээ. За энэ дээр одоо юу хийх гэж байна? Чи юу хийх гэж байна? Дараа нь
юу хийх гэж байна? Арай хурдан. Чи юу хийх гэж байна гэж уншина. За дараа нь бүр хурдан уншихтаа юу хийх гэж байна? Чи юу хийх гэж байна? За одоо ахисан шатанд бол оюутнууд чи юу хийх гэж байна гэж бие биенээсээ асуудаг. За тэгээд бичлэг сонсоод одоо дагаж хэлүүлдэг. За хийх гэдэг үгийг одоо жишээлбэл хийж байна, хийж байгаа, хийж байсан, хийх гэж байна, хийх гэж байгаа, хийх гэж байсан гэх мэтээр дагуулад зөв сонсгож багш дуудулдаг. За энд бол нэг 12 үйл үг байгаа. За энэ 12 нэгдүгээр одоо энэ үүрэнд нэгдүгээр хичээлийн нэгдүгээр дасгал дээр 12 үйл үг байгаа. Хийх, явах, унших, бичих, идэх, амрах, за ярих, тоглох, гарах, уулзах, сурах, хэлэх гэсэн эдгээр 12 үгийг ард нь байна гэдэг төбийтэй одоо яаж хэрэглэх вэ гэдгийг одоо энэ дээр уншиж сонсгоноо. За ахисан шатанд оюутнуудыг одоо бид нар хөдөө орон нутагт хэлний дадлага хийлэгдэгэ. Хөдөө орон нутагт хэлний дадлага хийлэгддэг. За энэ одоо сурсан энэ танхимд сурсан одоо энэ хэлээ хөдөө орон нутагт очоод хүмүүстэй одоо яг ингээд зөв ашиглаж, зөв хэрэглэж чадчихэв үү гэдгийг одоо ингэж мэдхийн тулд хөдөө орон нутагт одоо хэлний дадлага хийлгэж байгаа. Энд одоо оюутнууд өөрсдөө оюутнуудад хийлгэж байгаа. Мөн мэрэгжлийн хүмүүстэй уулзуулалт зохион байгуулдаг байгаа. За мэрэгжлийн хүмүүстэй уулзах зохион байгуулах гэдэг дээр жишээлбэл одоо цагдаатай уулзуулдаг, за өрхийн эмчтэй уулзуулдаг. За бид нар одоо дэлгүүр явъя, багшаа дэлгүүр явах хэрэгтэй байна гэвэл гадуур хичээл зохион байгуулад одоо зах худалдааны төвүүд дэлгүүрүүдээр дагуулж явуулаад за яг одоо оюутныг суралцагчийг одоо тэр мэрэгжлийн хүмүүстэй уулзуулж яриулдаг байгаа. Энэ яриулах явцад бол бас багш одоо оюутны төвшинг одоо миний оюутан одоо ямар үгэн дээр одоо ингээд ямар үгийг одоо жоохон анхаарч дуудах шаардлагатай вэ? За тэр хүний үгийг одоо барьж авч чадсан уу гэдгийг одоо сайн багш бол дагаж яваад мэдэх хэрэгтэй байдаг. За бага насны хүүхэдтэй яриулдаг. За бага насны хүүхэдтэй яриулах нь одоо мэдээж бага насны хүүхдүүд бол яг монгол хэлний багш нар шиг одоо ингээд ярихгүй. Тэр хүүхдүүд бол хурдан ярина, зарим нь жоохон одоо хэлээ одоо нэг жоохон ингээ хазаж ярьдаг юм уу тийм ээ. Энэ хүүхдүүдийн одоо онцлог бас янз өөр байдаг. Тэгээ бага насны хүүхдүүдтэй яриулахад миний оюутан одоо ярьж чадчихэв үү үгүй юу гэдгийг одоо багш бас ажиглаж оюутандаа тохируулж сонсгох дасгалыг одоо хийж явуулах юм аа. За Монгол тоглоом наадхаг багаар тоглуулдаг бид нар. За энэ тоглоомыг одоо бид нар нэг сард нэг удаа юм уу эсвэл одоо 3-7 хоногт нэг удаа бүх оюутнуудаа хамруулад одоо Монгол тоглоом наадхаг одоо багаар одоо тоглуулдаг. Энд бол бид нар шагаа тоглуулдаг байгаа. Бас одоо бид нар хөзөр яаж тоглолт юм бэ? Энэ тоглоомыг одоо ингээд зааж өгөөд ингээд оюутнуудтай хамт тоглолдог. За энэ нь яагаад энэ тоглоомыг оруулд юм бэ гэхээр оюутныхаа яриаг ингээд монголоор одоо ярих цаг учраас оюутныхаа яриаг ойлгож гин үү? За одоо герман оюутан одоо Америк оюутны яриаг ойлгож гин үү? Солонгос оюутныхаа яриаг ойлгож гин үү? За оюутан багшийн одоо яриаг ойлгож гин үү? Гэдгийг одоо ингээд мэдэж авахын тулд бид нар одоо энэ тоглоом тоглох хичээлийг одоо оруулдаг байгаа. За одоо сүүлийн үед бид нар энэ өсгөн өрг гэдэг энэ тоглоомыг одоо авч хичээлдээ өргөнөөр ашиглаж байгаа. Энэ тоглоомд бол бид нар одоо яг хүн нэг бүр одоо яг өөрөөсөө оролцож болно. Эсвэл их олоолаа ингээд тоглох шаардлагатай гарсан үед оюутнууд бас багшаа одоо бүгдээрээ нэг тоглоом тоглоё гэд ингээд өөрсдийнх нь одоо хүсэлтийн дагуу бид нар заримдаа тоглоом тоглодог. Тэр үед нь одоо ингээд баг болоод одоо бас тоглодог байгаа.
За тухайн одоо хичээл дээр одоо багшийн хичээл дээр хэн гэдэг оюутан байна вэ? Тэр оюутантайгаа хамтарч баг болж энэ өсгөн үүрэг тоглоомыг тоглодог. Энэ тоглоом дээр бол энэ үг бүтээх тоглоом байгаа. За энэ тоглоомд одоо манай оюутнууд маш дуртай болсон. За энэ агшин төвшний одоо оюутнуудад бид бас энэ монгол хэлний сонсох дадлага номноос Бат ирээдүй багшийн номноос одоо орж байгаа. За монгол хэлийг одоо сайтар сураад, сайн ярьж, сайн сайн ярьж чаддаг болсон оюутнууд маань одоо багшаа бид нар одоо нэг шүлэг найраглал одоо сурмаар байна гэдэг санал тавьдаг. Тэгээд бид одоо энэ дагуу бид нар одоо энэ Бат ирээдүй багш энэ Японы одоо монгол хэл судлаач Окада нарын энэ монгол хэлний сонсох дадлага номыг ашигладаг байгаа. За жишээл энэ номон дээр одоо би хаана төрөвэ гэдэг энэ шүлгээр яг энэ шүлгийг сонсохдоо энгийн үгсийг одоо нөхөх дасгал хийдэг. За тэгээ хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би багш одоо дагуулад гэд хэлээд за оюутан яг хөх манхан гэж өвчж гэнэ үү гэдгийг ингээд ажиглаад тэгээд энэ эдгээр үгсийг нөхөх дасгал хий. Шүлгийг сонсоод орхигдсон үг хэлгийг нөхөж гүйцэх дасгал хийлгдэг. Нэгдүгээр дасгал дээр нь. За тэгээд хоёрдугаар дасгал дээр нь болохоор энэ номыг одоо уншаад хоёрдугаар дасгал дээр сонсож өөрийгөө одоо шалгана уу гэд анхааралтай сонсоод энэ оюутан яг анхааралтай сонсож чадсан уу гэдгийг одоо ингээд шалгадаг байгаа. За оюутан энэ хичээлийг энэ шүлгийг мэдээж яг нэг өдрийн хичээл дээр мэдээж заахгүй. Нэг хичээл дээр бол за нэг бадгийг заадаг. За тэгээд нэг хичээлийн жилд болоод нэг хичээлийн жилд одоо нэг шүлэгтэй одоо болгоё гэдэг одоо ийм зорилготойгоор одоо сэдвийг өөрөөр нь сонгуулад энэ хичээлийг одоо заадаг. За сонсох дасгал хийсний дараа дөрвөн одоо энэ сонсох дасгалыг хийсний дараа за шүлгийг сонсож тайлбарлсан үг хэлхийг одоо монголоор тайлбарлаж одоо өгдөг. Жишээлбэл эзэгнэнхэн гэдэг үг бол эзэгнэгч болон төрөх гэсэн утгаараа гэдэг. За хөмсгөн сар гэдэг бол хөмсөг мэт жирвээсэн сарыг одоо хөмсгөн сар гэж хэлж байгаамаа гэдэг нэг багш яг монголоор ингээд тайлбарыг өгнө. Тэгээд дахин сонсгож оюутандаа ингээд сургадаг байгаа энэ номыг энэ сонсох хичээлийг миний хичээлийн цаг яасан бэ? За энэ дээр манай Энэ видеоных нь багшаа дуун сонсогдохгүй байна. болж гэнэ үү? Дуугүй байна. Дуун сул байна. Дуу байхгүй. Тэнхэрлэх
Тасан ширхэг зарцаж мөс болох алилд саргаа хүтэн бох болсон цаст цагаа за энэ дээр за саяны одоо шүлгийг манай суралцагч манай оюутан Люк гэдэг англи хэлний багш залуу энэ шүлгийг одоо сурсан байгаа. Тэгээд энэ шүлгийг одоо сургах явцдаа одоо миний бие одоо эхний мөрийг одоо хөх манхан тэнгэрийг эзэг нэнхэн төрлөө би гэд 3 үгээр ингээд таслаад оюутнаараа ингээд сонсгох дасгал хийгээд оюутан одоо яг зөв дуудаж сураад тэгээд энэ шүлгийг одоо цээжилсэн байгаа. Тэгээд эхний 2 одоо бадгийг энэ оюутан маань цээжилсэн. Тэгээд энэ хичээлийн одоо 5 сард энэ оюутан маань Америк руу буцсан. 5 сард буцахдаа одоо битээр энэ шүлгийг бүгднийг одоо цээжлээд одоо дараа нь чадвал дахиад нэг шүлгийг цээжлэнэ гэсэн ийм зорилготойгоор одоо суралцж байгаа. Одоо сонсох дасгалыг одоо ингэж хийж байгаа. За дараагийн ном бол бас Ж Батирэдү багшийн Монгол хэлний сонсгох дадлага ном байна. За энэ номд бол үргэлжилсэн үгийн зохиолуудаас бас оруулсан байгаа. Үргэлжилсэн үгийн зохиол одоо энэ зохиол дээр Шувуун саарал Дашторжийн нацгад орж Шувуун саарал гэдэг номыг гэдэг одоо өгүүлбэрийг одоо оруулсан байна. Энд одоо бас яг эхний удаад нь энэ архисан шатны төвшөнд одоо саяны Люк шиг оюутан бол энийг одоо хийгээд явна. За энэ Шувуун саарал сэдвээс одоо уншаад эхлээд өгүүлгийг сонсож үг хэлгийг нөхөж гүйцээнэ үү гэдэг энэ дасгал дээр одоо дасгал ажил байгаа. За тэгээд энэ сонсох явцдаа энийг бичнэ. Шувуун саарал гэдэг. За энэ дээр одоо хөндөй талын зэрэглээ мярлзан жирэлцэх нь холоос үцхэд сонин. За хэдэн жижигхэн юм түүний дунд сөөмөлцгөн яахан даруй танигднаа. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл урдан мөрний ирэлзэн ирэх эр хүний бахтал ойртон үзвэл хэдэн залуус морь тарлаж байна гэдэг нэг. За энийг одоо энэ одоо бичлэгийг сонсоод үг хэлгийг нөхөж гүйцээнэ. За нөхөж гүйцээгээд дараа нь өгүүлгийг татан сонсож тайлбарласан үг хэлгийг одоо тогтооно. За мярлзан жирэлцэх гэдэг үг нь юу юм бэ? Тэгэхээр энэ бол хоршоо үг тийм ээ. За хөдлөх байдлыг нь хэлж байна. За яахан даруй гэдэг нь тийм амархан. Энэ бол даалд үгүйсгэл юм аа гэдэг энийг одоо багш тайлбарлаад оюутанд бол сургадаг байгаа. За Шувуун саарал зохиолыг уншаад тэгээд энэ хичээлийг одоо бас сонсгохдоо бид бас хичээл дээр яг ингээд хэсэгчилж сонсгодог. За яг одоо нэгдүгээр энэ хэсгийг яг нэг хичээл дээр сонсгож болно. Тухайн оюутны төвшнгөөс хамаарч. За сонсоороо. За энд юу гэж энэ сонсоороо. За дараа нь бол одоо энэ оюутанд одоо энэ номыг одоо өгөөд энэ номоос оюутан яг ингээд уншаад явна. Уншаад одоо яг тэр сонсголын дагуу одоо яг зөв хэлж чадж гэнэ үү гэдгийг одоо багш одоо хянана. Тэгээд дээр нь оюутан одоо би яг энэ Шувуун саарал сэдвийг одоо энэ орхигдсон үгийг зөв бичсэн байна уу гэдгийг одоо ингээд яг өөрийгөө хянаад ингээд суралцдаг байгаа. За би өнөөдрийн хичээл
За тэгээ өнөөдрийн хичээл одоо миний энэ хичээл одоо маш одоо цаг хэд юу 21 цаг 18 минут ингээд дуусч байна. За би бас жаахан одоо сандралтай энэ хичээлийг заачлаа. Тэгээд та бүхэнд одоо асуулт байна уу? Та нар надаас асуулт байвал одоо асуугаач гэж байна.